За өдрийн мэнд эрхэм миний Facebook аккаунтын найзуудаа. Хичээлдээ явахдаа алимандаа лайв хийдэг, ээлжид лайв хийж байна машинаасаа. Өглөө барилгын хөгжлөнтөв очлоо. Зав гарахгүй маа. Энд тэнд очиж сэглэж лайв хийхгүйгээр нэг ажлаа зэгцлээд дараагийн тэмцэл рүү ормоор байдаг. Нэг юм зэгцлээгүү дараагийнх руу орохоор энэ дуракууд ямар ч үр дүн гарахгүй байна л да. Энэ дуракуудад лайв хийснэ. Барилгын хөгжлийн төв дээр механик трактор компани механик ирээс суучлаа. Чи болоод зайлчаач гэхэд мэлигээ шаацсан. Өдөрлөг хийцэн шааж байна. Өдөрлөг гэд худлаа шаагаал 5 цаас үрэл өөрийнхөө хэдэн тороолуудыг сүгэл болцсон. За Монгол улсад бол энэ боловсон хүчний дампуу бодлого 36 жил ингээд Монголын төрийг хямрааж байна, сулдааж байна. Өнөөдөр зүгээр нэг одоо гадна дотноос 90-ээс нэг хужаа ирээд манай Монгол улсыг юм болгоогүй шүү дээ. Бид нар өөрсдөө юм болгож байгаа шүү дээ. Бид нар энэ мэлрэг би бодлогыг харсаар байтал мэдсээр байд дор үрнээ тэмцэж чадахгүй. Тэгээ нөгөөдөл нь даам гарцсан. Хэнийг юу намайг хин юу хүү гэдгсээ аятаа шааж байгаа шүү дээ. Тэгээ нэг хэдэн хулгайч нар нэг оронтоо бөглөж байгаа юм шиг, тоог үүсэх гэж байгаа юм шиг энэ тентхийн дарга игээ шаагаад байдаг. Нэг даргын ордонд төрсэн нэг хэдэн хулгайч нар Монголын төрд байгаа нь үнэн шүү дээ. Өчигдөр оюун эрдэнэ ярилцлагыг үзлээ. Монгол улсын ерөнхий сайд байсан хүн арай жул байна. Одоо Монгол улсын ерөнхий сайдын суудал хэн нэгний дамжаа биш үсттэй. Хэн нэг бопруулаад дуусгадаг, хэн нэгэн хулгайчийг баяжуулаад явуулдаг дамжаа биш үсттэй. Тэгвэл дамжаа шиг шааж байна. Би хэлээд байсан оюун эрдэнэг нэг хувийн сургууль дампуурсан сургууль төгсөө хулхны хулгайчаа наач. Энэ ухаантай сэрэлээ жүжиг шаагаад байх юм аа. Бодтойгоор одоо ажил хийхгүй байна гэд хэлээд байгаа үсттэй. Харав. Тэгвэл Монголын төрөөр тоглоод зайлсан биш. Тэг би одоо хүнийг унтсан байхад нэг шүүмжлээд одод болох гээд байгаа юм биш. Зүгээр тэр ярианаас нөгөөд авах юм алга байна шүү дээ. Тэгээ сүүлдээс нойр үед унтаад өглөө ядж хахад нөгөө сэтгүүл чинь бас зайлвал мэдлэг муутай мөө одооны сэтгүүлч нар ч тэ чааваас нэг хил ус байхгүй мэдлэг боловсрал байхгүй нэг хөлхний сайт нэг шантаж хийж байгаад амьдрдаг гэдэг дүртэй болсон хэдэн бацаанууд байгаа шүү дээ. Сайтууд сэтгүүлч нэрж сэтгүүлч асууж байгаа анч таарч ярилцлага өгж байгаа ч таарч Монголын нийгэм юм новш байна заяа. Нэг үсээгээлдэл үсээ ачиж суугаал нэг гой хэлбэр тоглоод байгаа. Лодогээд Улаанбаатарын мангар бацаа ямар ч мэдлэг боловсралгүй вөөний конвенц гэдэг вений конвенц гэж хэлж чадахгүй хулгайч л одоо бас гадаад бодлого ярих гэж шаагаад идэг байсан шүү дээ бацаа. Одоо ордонд орсон жүжээ шаагаад. Энэ бол нэр тоглоомчгүй боловсон хүчний мөхөд рүү шааж байгаа шүү. Би энийг алийн болгоо ингэж хуурах вэ, тийм ээ? Тэгээд тэр ярианаас нь бол аваад байх чим алах чаавас. Өнөөдөр боддоо Монгол улсад нэн төрийн шаардлагатай байгаа хөгжил цэцгэлд рүү асуудлыг анхааруулж тэр асуудлаа зэгцэлж аваад дараагийн асуудал руу ороод явах хэрэгтэй үстэй. Хөгжил гэдэг бол эрен битээ. Одоо цэцралтай ямар ажиллаа юунаас эхлэх үү гэдгээ ингээд эрен бэлчээж хийн штт. Талын нэг тарамдаад одоо хүүхдэр бол ингээд 10 жил нэг спорт банзал гэж ярьд юм да. Юм болгонд бол савсганаад тэгээ нэг юм төгсч чадахгүй. Савсгансан хүмүүс байдаг да. Том болоод ч ялгаагүй тэгээд савсгансаар байгаад хоргоо багдаг. Яг тийм савсгансан бацаанууд ч гэл байна. Өчтөр Монгол улсын ерөнхий сайд бол. Зүгээр нэг чампаа нямбаа хүмүүс бол за би бол тоогоор амжилт үзүүлэн тооны олимпиадад орно гэд тэр тоогоороо сайн хичээлдэг. Спортоор бол спорт ямар төрлөөр сагсан бөмбөг бол сагс бүхэл бөхөөрөө хичээлж тэр мэддэг чаддаг юмар амжилт олдог шүү дээ. Тийм биз дээ. Тэгэхгүй юм болгонд л савсгансан байна. Юу ч чадахгүй. Тэгээ бүгдийг чаддаг юм шиг худлаа шаадаг. Нэг тийм л ерөнхий сайд Монгол улсын нэг 5 жил хөгжлийг хойш нь ухрааж тэ өөрхий. Тэгээ яг нэг өгүүлэхэд. Өнөөдөр боддоо ачааллахтай замаасаа асуудлыг шийдээд явах хэрэгтэй шүү дээ. Өнөөдөр манай Баруун аймгийнхан мэдж байгаа. Элсэн тасархаа хүртэл тэр мө хоёр игнэ зам чинь ачааллаа дийлэхэ болцсон шүү дээ. Асар их хэрэгэд алтан шар зам дээр амиа үргэлдүүлж байгаа шүү дээ. Тэгэхэд бэрх рүү зам тавьчихсан шааж байгаа. Мэдээж одоо хөгжөөд ирвэл бүр бэрхэн байна уу, тэ Батнорон байна уу, Баян онгорын Баян он байна уу, бүх сумууд руугаа зам тавьж болно. Тэгэхдээ өдөрт нэг 20 машин явдаг зам руу хэдэн тэрбумаар зам тавьж худлаа шааж ингэж бопорж явахаар өдрийн сая хүн хэдэн зуун мянган хүн явдаг замаа 4 игнэ болгож осол аваарыг бууруулж ачааллыг өнөөдөр нэмэгдүүлэх ёстой шүү дээ. Тэ өнөөдөр боддоо бэрх рүү 60 км зам тавьж байхаар Лүнгийн 120 км-ийн 60-ын хажуу талаар нь 2 игнэ зам шаахам гавьчаа тэнд үрцсэн шүү дээ. Нэг үгүй хэлэхэд. Тэ би тэр замыг үгүйсгэж байгаа юм биш.
Өнөөдөр Төв аймаг руу урагшаага энэ дундгой, өмнөгой, дорногой гэж ингээд явдаг. Бүх ачааллын Төв аймгийн замаар явдаг. Ачааллаа дийлхэ болцсон. Төв аймгийн 45 км замыг 4-1 олох гэдээ би лайвдчихсэн шүү дээ. Ачааллахтай замынхаа асуудлыг эхлээд шийдэх ёстой шүү дээ. Эрүүл мэндийн салбар дампуурсан үнэн шүү дээ. Хөрх юм уу совлогч нар, асрагч нар, тэ эмч нар бол хамгийн бага цайлаа авж байгаа, хамгийн их ажил хийж байгаа нь үнэн шүү дээ. Эрүүл мэндийн тоног төхөөрөмж өнөөдөр дутагдаад байна гэдэг хахад өчигдөр зандан шилэр ерөнхий сайд 3 сарын 8-нд өргөө амарчих дээр би бас лайв хийсэн шүү дээ. Санжээ бол та бүхэн өргөө дээр очсон. Шаардлагатай байгаа ихо аппаратыг шийдэж өглөө гинүү. Арай орой биш үү? Ерөнхий сайд зандан шилэр арай орой биш үү? Өнөөдөр амарчих газар, эрүүл мэндийн салбар, дэлхийн тоног төхөөрөмж брэндээр хагцсан байх ёстой шүү дээ. Илүүдсэн байх ёстой шүү дээ. Дутагдaltaй биш байх ёстой шүү дээ. Дутагдсан юмыг нөхөж өгч мөнгө шийдлээ гэж шаажсэн. Тэр ялгаагүй дээ, ялгаагүй нэг сэтгэлтэй хүн гарч ичиж Монгол улсыг хөгжүүлнөхөөс нэг муу тоог үүсэх гэж байгаа юм шиг нэг хідэн дуракод төрийн ордонд өөрсдийнхөө зургийг ханан дээр хадах гэсэн хідэн гуйлагчингууд л Монголын төрийг 36 жил самарлаа шүү дээ. Одоо оюун эрдэнэ зураг Монгол улс хэдтгэлээ ерөнхий сайд гэдэг ордны ханан дээр хадагдана. Ярьж байгаа яриаг нь хараа. Зүгээр нэг сургууль соёл төгсөөгүй бас нэг төрцсөн нэг төрмөл нэг хар ухаантай хүмүүс байдаг да. Одоо манай хөдөөний тийм малчид нэг өвөнөр тэднээс дор тэд нар бол дэрэгдэн сууд ухаантнууд гээ хэлчихэд баг болно. Ярьж байгаа нь авах юм алга. Би юу ч ойлгосонгүй оюун эрдэнэ ярианаас. Өмнө нэг баг 10-аад ерөнхий сайд нэг 100-аад их 80 төгрөг төсөвтэй байжээ. Тэгэхэд та 5 жилийн хугацаанд дунд 4 их 80-ийн төсөв үржээ гэдэг чинь. Тэгээ нөгөөх нь юу ч гээгүй худлаа шаагаад тийм ажилгаа хуцаад ах юм. Өнөөдөр эрүүл мэндийн салбар чинь дампуурсан байна. Юу гээгүүлсэн? Боловсролын салбарт өнөөдөр гэр ороод хүүхдүүд багталцахгүй байгаа нь үнэн шүү дээ. Тэгээ юу гээгүүлсэн? Юу ч өөрчлөгдөөгүй. Тэгээд дарга нар солигдохороо тавилга саваа солидог, гадаадаар зугаалдаг, галуу шууганы мах иддэг. 36 жил өнөөдөр монголчууд энэ хэдэн хөлгөний дарга нар гадаадаар зугааллаа. Гуйлагчингууд юу гээгүүл ард түмний ядуу хөвөрөл баг шүү дээ. За оюун эрдэнээр ямар салбарт гээгүүлсэн? Эрчим хүсийн салбарт хүүрээ гээгүүлсэн юм бэ? Улаанбаатар хот чинь өнөөдөр захилгаанаа дийлэхгүй байгаа шүү дээ. Өнөөдөр хэдэн 5 дугаар захилгаан станд 6 дугаар захилгаан станд барьчихсан мөнгийг үрээ дууссан шүү дээ хүүрнүүд. Үнэн шүү дээ тий. Нэрэ одоо би бол зүгээр гудамд байгаа иргэн хүн үзэл бодлоо илэрхийлээ явж байгаа. За ёо. Та нарт бол гудамд байгаа манаас илүүтэйгээр эрх мэдэл байсан шүү дээ. Төсвийг та нар захирсан, эрх мэдлийг та нар эргэжүүлсэн. Тэгээ Монгол улс өнөөдөр юу хийгүүлээд байна? Юу болж үтээд байна? Драггуда, хилэтгэлтэй, навчнуудаа. Оюун эрдэнэ ерөнхий сайд нэг ерөнхий сайд болж тоог үүсэлээ. Засгийн газрын хэрэглэх газрын дарга болж нэг тоог үүсэлээ. Тэ? Чухал царайч худлаа шааж нэг тоог үүсэлээ. Оюун эрдэнэ хүүхдүүд гоё шаасан үнэн шүү дээ. Авилгалтайгаа тэмцсэн юм уу? Намайг шорон шаасан шүү дээ. Өндрөө битэрийг шорон шааснаас та нар ямар авилгалчин хулгайчийг авчиад шорон гяндангаар нь хэргийг үүрүүлээд ялыг өгчвөө. Өгөөгүй шүү дээ. Тэ? Жүжээ шаагаад байсан. Харчаад. Оюун эрдэнэ чи чаддсан бол надтай яриад миний лайвер мэтгэлцээд. Тэ? Чамааг бодвол би бас нэг Монгол улсын техникийн сургуульд конкурст ч ороод яс 4 жилээ би суралцаа төгссөн юм аа. Тэ. Чиний төгссөн сургууль дампуурсан гэж би байнга хэлдэг байсан. Тэ. Өнөөдөр боддоо 400 сая жуулч ингээ худлаа шаагаад байх юм. Тэгээ тэр 400 сая жуулчтай үзүүлэх гэ тэр хинтэд андлыг хөшөөгөө шавар таг зусгсноо буцаагаад нураас шааж исэн. Манай авч тийм андлыг хөшөө барьсан бол хэрэггүй мөнгө хүрээс ингээд манийг шоронд бүр бүх насаар шаана. Одоо гинт хэрэг гэдэг бол хулгай хийсэн ч байсан баригдахад яах вэ? Хохирлоо барагдуулаад дээрээс нь ялаа авдаж тэр үйлдэл дээр. Тэр андлыг хөшөө гэдэг үйлдэл дээр оюун эрдэнэ ялаа авсан юм уу? Аваагүй шүү дээ. Тэр донц хэмжээний хохирд өчрөөсөн шүү дээ. Сүүлд нөгөө компаниараа буцааж төлүүлсэн болоод угаасаа тэр компаниц буцааж төлөөд давуу байдал олгосон гэдгээр оюун эрдэнэ тэр андлыг хөшөөний тавар цай шавар тагцыг хийсэн компани захирал гурвуулаа шоронд явах хэрэгтэй. Энийг шударгаас гэдгийг заяа. Андлыг хөшөөгөр нэр үсэг шалга. Тэ? Өнөөдөр хятад ерөнхий сайд байсан битгий хэл
төрийн зөвлөлийн том хүмүүсийн авч бүгдийг шоронд шааж гямданд яасан хувийн хвшил даваа байдал болгосон. Улсад онц хэмжээний хохирол учруулсан. Тэр шааж байгаа. Тэр жиг шаалтаа. Одоо хоёрдээ миний ханд ямпын нийтлсэн ялаа өрчихдөх үү? Тэ. Чамайг ард түмэн 4-5 жил гадаадаар өнгө зугаарлууллаа. Их тэнгэрийн аман сайхан амьдрууллаа. Ухаантай царай чи худлаа шаасан үнэн. Тэ. Үнэн шүү дээ. Нэг өгөөлөхөд гэсэн бас юу вэ энэ үнэн шүү дээ. Тэгээд одоо нэг дурак одоо хэн нэгнийхэн талд орж надад тэгж янз янзын юм солиорох шаардлага алах бодит байдал энэ шүү. Оюун эрдэнэ миний лайвер сайхан лайвер хоёулаа халц ярилцдаг. Одоо чиний өчигдрийн лайв бол баг энийг байна шүү дээ. Хитэн цаг бичээд бүр монтажлж бөөс уурсын түүж оюун эрдэнэ ухаантай өгнүүдийн монтажлж хагаад гаргасан энэ шүү дээ. Төлбөртэй лайв шүү дээ. Нэвтрүүлэг шүү дээ. Тэр бацаан чи өөр хи тэр нэг гой гонжо монжо өмсөж худлаа унан нэг тэр дэлгэц чи бүгд мөнгө шүү дээ. Тэрийг орсон оролцогчдоос мөнгө авч өнөөдөр тэр нэвтрүүлгийн ашигаа шаадаг байхгүй юу? Надад нэг зарлага байхгүй шүү дээ. Гар утасны хэдэн дата тэр датагаас агаад хоёлоо шууд халзагнаад нэг худлаа унан тавилтгүй шаая л да хоёр днэ. Төгөө. Ард иргэд тавилтгүй шууд юм дуртай шүү дээ. Хулхины монтажтай нэвтрүүлэх дургүй шүү дээ. Ер нь шууд юм гэдэг бол амттай байдаг шүү дээ. Тэ? Тэмцээн уралдаанд гэсэн шууд явхад үзүүштэй байдаг шүү дээ. Тэ? Энэ дэлхийн аварга хөлбөмбөгийн тэмцээс агсан бөмбөг манай Монголын үндэсний бүхэн төр шууд явхад амттай үзүүштэй байдаг шүү дээ. Дараад нь бичлэг үзэхэд бол сонир биш байдаг шүү дээ. Тэр оюун эрдэнэ өчигдөр жоохон бичлэг харууллаа шүү дээ. Бичлэг харууллаа. Тавилттай бичлэг шаалаа да. Тэ? Хөөрхий зайлал манай Женко оюун эрдэнэг сумлаа тэгээд яг би дээр ярьжсэн шүү дээ. Эднэрийн зургийг уншиж чадаад байх юм байхгүй. Женко хүүхээс ус онцон шахахад явж байгаа. Мэдэн шүү дээ ойлгомжтой. 19 онд гэнэ 18 онд бас талбайг дүүргэж явсан лидер шүү дээ гэнэ оюун эрдэнэ. Оюун эрдэнэ лидерийг мэдэхгүй юм байна. Лидер гэдэг бол хойш нам дагаж навсганч Тэ. Тэгээд дарга ахнараараа татуулахыг лидер гэдэг юм аа. За юу. Оюун эрдэнэг лидер гэж ард түмэнд танигдуулахын тулд өнөөдөр монголчууд 100 гаруй их найд төгрөгөө өнөөдөр сул тавиад залхид цацсан гэхэд болно доо. Нэр шүү. Тэ. Одоо захилгааны асуудал хүнд байгаа. Тог тасарж байгаа нь үнэн. Тэ. Өнөөдөр Женко Багнуурын захилгааны станцыг тэр нүүрсний уургаахын дэргэд өнөөдөр захилгааны станц барих гэж Женко гацаасан шүү дээ. Тэгээ бодгич компаниар ямар юм нэг уурхаа юуныг нэг захилгааны станц барьсан нэртэй дулааны зүгээр л хий асгачиж байгаа хөө. Тэр нүүрсийг шатааж байгаа тэр шатаажсэн уураар нь тэр дулааны өнөөдөр Улаанбаатарт барьсан бол Улаанбаатарыг дулаанаар хангаад гэр орооллыг асуудлыг шийдэх бүрэн боломж байгаа шүү дээ. Өнөөдөр дулаан ачаалал дийлэх болцсон шүү дээ. Захилгааны эсүүд рүү түүхүүсүр дутагдж байгаа шүү дээ. Тэ. Бодит даваа байдал болгосон нь үнэн шүү дээ, тэ. Яг нэг үг хэлэхэд би дахин хэлье. Хэн нэгнийг унсныхын дараа би нулимдах базаан дургу. Тэгтээ албан тушаал гашиж агаад юу ч гээгүүлээгүй өрн тараа хийсэн бол хариуцлага үлээгээд ял авах хэвээр. Иш чаавас би ерөнхий консулаар 3 жил ажиллаад боддоо онгоцоор их орондоо ирснийг плетийн зөрүү 100 мянган төгрөг мөн үү? Байр түрээсэлж амьдрсан гэдэг нэг юм уу? Сарын $1000. Нэг 80 сая төгрөг. Тэгэд надад дээр 3 жил 10 сарын ял шааж байгаа шүү дээ боддоо. Тэгэхэд оюун эрдэнэ шүү дээ гадаадаар хэдэн 100 саяар зугаалсан нэр шүү. Ямар ч үр ашиггүй зардал шаасан. Солонгост амьдарч ирсэн үнэн шүү дээ тий. Тийм л байна да. Тэгээд одоо тэгээд ухаантай сэрэлэл худлаа шаагаал. Одоо өнөөдөр оюун эрдэнэ их хурлын гишүүн шүү дээ тий. Би бол олон чааж байгаа оюун эрдэнэ их хурлд орсон том шааж байгаа шүү дээ. Тэр өмсөн гуцыг харал та гутал нэхэд юу хөтөний гутал шаацсан 10 саяын гутал. Нөгөөх нь өнөөдөр фэйсбүүк дээр яваад энэ куландагч оруулсан гэж шүү дээ. 10 саяын гутал шаацсан. Өөр. Орлекс илүү 300 саяын цаг зүүцсэн байж байгаа л тэрийг тайлаад дахиж зүүхэ болцсон шүү дээ. Өмсөж байгаа бижак нь харал та. Итали бижак л байл шүү дээ. Бижак надад нэг цэнхэр бижак каналын 10 сая шүү дээ. Над чиг бизнес хийж үзээгүй шүү дээ. Тэг ямар мөнгөөр өдөр 10 сая бижак шагаад 10 сая гутал шаачваа. Яасан дураараа шаад юм би? Яасан гоё шаад юм ба юуканда? Тэ? Миний гүш одоо ямпи нүүрси ялын нийтлээ миний гүш. Чи бол гэмтргийн шинжтэй олон үйлдэл хийсэ миний андаа.
Өнөөдөр зөв явж ээж мөн үү? Ард түмэнд хүлээн зөвшөөрүүлж ээж тийм хүнийг лидер гэдэг болохоос нам дагаж навсганчаад ах нарыг дагаж албан тушаал дээр очичоод тэгээ ах нарынхаа үгэнд ороогүй буруу юм хийж албан тушаалаасаа буучаа сүлд нь гонгино шааж ирсэн. Одоо тэгээ ялаа өр амтлалынхаа хөшөөгөр ялаа өр тэ 400 сая жуулчин ирнэ гэж шаагаал. Өнөөдөр тэгэл чи одоо ингээд жалганы сэтгүүгээр ажилламааргүй байгаа юм л да. Өнөөдөр бэрхэд зайлууд нэг 500 хүүхдэл сурдаг. Тэр нь 5000 хүүхдийн бараг том Кембриж хөтөлбөртөө сургууль шааж штт. Тэш гэр ороод Улаанбаатар багтцахгүй хүүхдүүдэд нэг сургууль шаачиж болоогүй мө Кембриж хөтөлбөртөө сургууль. Оюун эрдэнэ бэрхийг болохоор бэрх өгчөөд тэгээ бусд нь Монголын 330 сум 21 аймаг гуйлагч сарилах юм уу? Энэ шудраг эсөө. 330 сум энэ олон багаас нэн шаардлагатай байгаа, хэрэгцээтэй байгаа тэр сумын асуудлыг, тэр аймгийн асуудлыг эхэлж шийдэх гэсэн Монгол Улсын ерөнхий сайд. Тэ? Энэ олон салбарын асуудлаас эрүүл мэндийн асуудлаа шийдэд дуусгачаад, дараагийн боловсролын асуудлаа шийдэд дуусгачаад, дараад нь тэр худлаа гуцдаг асуудал руу орж болно шүү дээ. Тэ? Болсон болоогүй дэд үтс хийж байгаа нэртэй biz та нар зөндөө шавар хөшөө барьсан үнэн шүү дээ Ватиканууд. Тэ? Өнөөдөр жуулчдын салбар жухлаа. Жуулчин ирэхэд Монгол улсын сайхан онгон байгалыг үзэх гэж. Энэ гоё эко органиктэй Монголын одоо энэ хоол хүнсийг идэх гэж, ааруул цагаан ядаг амтлах гэж ирдэг болохоос оюун эрдний тагцыг үзэх гэж ирдэг юм аа. Жуулчнаа татахын тулд өнөөдөр энэ Багнуурын зам, Хинтийн зам ачааллэгтэй байгаа. Энийг 4 игнэ болох болохоос Хинтигээс цаашаа Бэрх тосгонлоо 60 км зам тавьжиж жуулчин татдаггүй маа оюун эрднээ заяа. Өнөөдөр жуулчид Монгол улсад ирэхийн тулд аюулгүй байдлаа судалж иж ирдэг юм аа. Тэ. Би өнөөдөр Монголд очиод ямар замаар явах вэ? Монголын зам аюултай аваартай байна да. Өмнөөс том шалаан зэрэл би нэг жипэн цууцсан явж явал хамахад би үхэх юм байна гэдэг. Жуулчинд Монголд ирж байгаа жуулчдын замаас айгаад өнөөдөр ирдэггүй шүү дээ. Тэгэхэд өвөр Монголд хөх хотоос Орц руу явхад энэ суудлын тэрэг явдаг 4 игнэ 8 игнэ зам нь тусдаа. Ачааны тэрэг явдаг зам нь тусдаа. Тэгжээж Орц жилд 3 сая жуулчин авч байна. Орц гээд Гэмбаши хотод. Тий. Жилд 3 сая жуулчин авч байна. Чингис хааны онгоныг үнэхээр тэнд супер барьсан. Гэмбашигээд ирээдүйд 10 сая хүн амьдрах хотыг 5 жилийн хугацаанд барьсан. Тэрийг үзэх гэж жилд 3 сая жуулчин ирж байгаа. Одоо жуулчдынхантай өсөөд би саяхан нэг мэдээ харсан. Жимнигээс асуусан. Тэ Google дээр харсан. Тэгэхэд одоогийн байдлаар бол нэг 10 сая жуулчин ирдэг юм байна. Орцд тэ. Эхлээ сайлаа бэлтгэр саваа бэлтгэж зам харгуу дэд үтсээ сайжруулж жуулчин татдаг болохоос шавар таг зөрөөд өгсөн. Баас одоо манай Монголын энэ одоо нэг болсон болоогүй сүүлийн үеийн гадны хэв маяг дуурайж барьсан барилга байшин гүцгэж лав жуулчин ирэхгүй. Жуулчин гэдэг бол бидний тэ энэ одоо өв уламжлал тийм ээ энэ ахуй соёл энэ Чингис хааны үүх түүх Чингис хааны төрсөн нутаг энийг үзэх гэж ирэх болохоос шүү. Тэгээд утлаа шаагаад нэг чавар тагс магс барьчаа жуулчин татна гэж битгий шаа заяа. Тийм байдгүй. За тэгээд ардын намын задаа Монголын задаа болж байгаа юм да. Тэгээд нэг унсныга дараагаар одоо манай энэ сайд дарга байсан хүмүүс унсныга дараа аяг өрөвдүүлэх гээд аяг дараахан байсан хүний дүр тоглоод жүжээд байх юм. Энэ суудал дээр албан тушаалаа гашиж байгаа үед арслан бар мэд байдаг ш наад бол чинь томроол торгон варин 50 саяар дорго тэг инг галгамт талбай дээр хэдий ядарсан хүмүүс гарах гэр цагдаагаараа дээрлэхүүлээл хаалгуулаад боолгуулаад байсан үнэн шүү дээ. Өөрөөсөө болохоор талбай дээр гарахаараа биз та. Шаадаг 5 анги талбай дээр бол нэр 5 антай гэрийг 50-60-аар нь өрж байгаа жагсаал хийсэн ш та нар. Тэгмээ иргэд зайлуул нэг 5 дооцсон барил гарахаар та нар цагдаагаар хамгаалуулаад сүд болдог гэсэн. Цагдаа нар түрд хууль бус амилгаа хууль бус үндсэн хуулийн зааснаас эсрэг үүрэг даалгав та нар өгдөг шүү дээ. Одоо манай энэ цагдаа нараа та нар хуулийн тангараг өргөсөн болохоос дарга тангараг өргөөгүй шүү дээ. Дарга та нарт хууль бус ширэг өгөө шийдвэр өгөх юм бол амруу салавч өг заяа. Өнөөдөр 7 сарын 1-ээр цагдаа 5 бууд жалсан гэд тэхэн хариуцлага хүлээсэн. Цагдаагийн эдэн дарга нар л хариуцлага хүлээгээд шоронд явсан шүү дээ. Тий, тухайн үед тэр дарга нар тэр үүрэг даалгавар өгсөн тэр сайд дарга нартаа салавч өгсөн бол тэд нар шоронд явахгүй байх байсан.
Сүүлд нь тэгэл хөөрхий гүйцэтгэсэн хэдэн цагдаа нар л ял өрөөл дуусдаг байхгүй. Ажлаасаа халагдаад. Тэр хөл сахиулагчдаа та нар дарга сайд нарт салавч өгс сурцаа юу. Хуулинд тангараг өргөсөн шиг хуулийг ягштал мөрдүүлж сур. Хууль хүн бүгд ижилдэг шүүлжлэх ёстой биш. Даргын даалгавраар хэн нэгэн үзэл бодлоо хэлэлцсэн үнийг дээрлэгдэх, хоригддаг, цагддаг байж болохгүй. Би одоо өнгөрсөн юмны араас гонгонох дурггүй. Намайг өрөөндөө зөв зүгээр байхад цагдаа ирэл барьж яваал сүулт нь яасан гэсэн чинь ирүүлжүүлсэн гээ шаавал яах вэ? Хүнийг гэртээ би авч явах чадвартай хүнийг ирүүлжүүлэх хууль Монгол улсад байхгүй шүү дээ. Боддоо. Тэгэл хуульж өрчилсөн байхгүй. Тухайн үед нэг нөгөө хэлэхэд үнэн шүү дээ. Тийм даргын үүрэг даалгаврыг биш заа юу. Хуулинд заасан үндслийг л дагаж мөрдөх ёстой байхгүй да. Ер нь бол за ийм л байна да. Өөр юу байна да? Гिचэлдээ ирж байна да. Анаараа. Жокод явж байна. Энэ Улаанбаатар их сургууль гээд кино үйлдвэрийн нэг орой ангаар нэг хуулийн мэдлэг олж авч байгаа л хууль ёсны дагуу жоох үзэлцэж алалцъя гэж бодвол тэгэл яах вэ? Эрдэмтэн багш нараас тэгэл үг сонсоод, номын дуу сонсоод явж гин. Тэрс би ч одоо нэг оюуны мөрөөгөөл нэг худлаа шаагаад доктор профессор болно гэж худлаа шаагаад яах вэ? Ядаад нэг хуулиар нэг бакалавр олж авч жагаад баттгах жагаад нэг хуулийн нэг хэрэглээ процесс юу гэдгийг мөн үү? Үнс гэж юу гэдгийг энийг нэг судалж жагаад хэрэглээ процессаа ялгадаг болсныга дараагаар энэ мө дуракуудтай бол харин жинхэнэ хууль ярина да. Тийм байна. Тэ чаавас одоо тэгэр нэр арай л дэндүү байна. Тэ өнөөдөр Зандан шатар ерөнхий сайдаа оюун эрдний тэр алдааг давтаад энэ төрийн албаныг өнөөдөр цомхон чадварлаг болголтоо барилгын хөгжлийн төв дээр трактор компани механик ирсэн тэнд жүжигдсэн одоо нээлттэй алганы өдөрлөгөд худлаа гуцаад мөнгө өрөөд баахан ус мус задлсан ширээ засцсан боршуур хэвэлдсэн мөнгө үрцэн шааж штэ тэнд нэг хулгаач Батамгалан гэл энэ Баян зүрхийн Монгол ардын намын орооны гишүүдийг авчиад барилгын хөгжлийн төв санхүүгийн дараагаар томилоод хууль эрх зүйн газрын дараагаар нь томилоод ямар цонгон шалгуултгүйгээр хуулийг уландаа гიშгэд байж штэ. Төрөмч оронд дарга цэнгэлгээ дурак өнөөдөр харалтаа. Насаараа дарга хийлээ штэ. Над руу өнөөдөр Улаанбаатар төмөр замаас хүн холбогдож мэдээлэл өгч байна. Цэнгэлийн хадам маа Улаанбаатар төмөр замд зөвлөхийн цайлаа аваад сууж ийн гин. Өрөөтэй гэж шааж байна. Хөргөний төрийн өмчөөрийн дарга тэ өвгөн төрийн өмчөөс цалин авсан шааж байна. Дав байдал мөн өмнө шүү дээ. Агатад бол цэнгэл хадам автагаа шорон чааж байна, ял авч байна. Монгол дарваагаа хадам автагаа тэнд тэгэл өрөөсөө өөрөө төрийн өмчөөрийн дарга хадам аав нь төрийн өмчөөс цалин аваад сууж давхар цалин дэтгэвэр айж байгаа. Дураараа шааж байна. Тэгэд иргэд зүгээр татвараа дэтгэврээ нэмээд өгөх гээд нэмж өгч чадахгүй жиж дарга байсан хүмүүсийг давхар цалин давхар дэтгэвэр олгоо сууж байгаа шүү дээ. Үнэн шүү дээ нэр мөө гутмаар энэ миний зэгслээ шүү дээ. Өнөөдөр ерөнхий сайд Занданштраа та өнөөдөр заяа ерөнхий сайд байж байгаа хугацаанд хууль ёсны дагуу иргэдэд тулгамдаад байгаа асуудлыг иргэдийн хүсэж байгаа асуудлыг шийдэж чадвал та дараагийн одоо алхмаа тэ Монголын ард түмэнд дараагийн алхмаа хийж хүлээн зөвшөөрүүлж магадгүй. Тэрнээс зүгээр өмнөх ерөнхий сайд шиг оюун эрдэнэ шиг үүргэлчээд асуудал шийдэхгүй. Тэгээд дараад нь одоо бас их тоог үзэх гэж байгаа юм шиг дахиад сонгуульд алба гашна гэж байгаа бол уучлаарай. Миний нутгийн хаа бро, Зандан бро нэр шүү. Өнөөдөр Эрдэнэс Монгол гэж компани хийцгүй компани шүү дээ. Жилд багадаа 150-аас 500 600 тэрбум төгрөгийг үрж шүү дээ. Даваа далаа гэж тантай зүг сонгуульд нэр дэвшсэн бацаа. Иргэд энийг эсэргүүцэж штэ. Өнөөдөр Эрдэнэтэд баг нуурд шивээ аваад ажиллаж исэн инженер техникийн ажилт бол Эрдэнэс Монгол хинт чирэггүй компани гэдэг нэгэн дуугаар хэлж штэ. Өнөөдөр үе үеийн сангийн сайд байсан хүмүүс хэлж штэ. Наа чи хинт чирэггүй компани штэ мөнх Эрдэнэ чиний зөв штэ гэж штэ. Тэ? Өнөөдөр 2007 оноос хойш Эрдэнэс Монгол компани хитэн их 80 төгрөг идээд уугаад үрчлээ штэ. Юу гээгүй л байднэр? Юу ч гээгүй л штэ. Тэ? Худлаа хуцаад нэг хэдэн ордууд нээсэн энэ худлаа хуцаад байсан. Тэр ордууд чи хаана байна? Ямар хэрэгэлтэнд ороод Монгол улсын эдийн засгт орлого оруулж ба. Хэдэн геолог нэртэй хэдэн бацаанууд би яах нү гэж бодоод бас нэг хоёр үгийн сонсоодсон чи бас тороолтцсан өөрсдөө магтцсан. Бөө битүү явуулж байна. Одоо та нарыг өнөөдөр ингэж мартна. Маргааш вилавэгээ та нарын бузрыг дахиад дуудана. Надаас гарлага байхгүй.
Хэдэн даатаад өрн тэгээ яах вэ? Хэдэн бацаанууд бас Эрдэнэс Монголын нэр дээр геолог гэд жүжээ шаагаад ирсэн баажкан. Чи яваач тэгээд энийг дөнгөө хараа. Бишори мангара чишээ. Нэрштэй Эрдэнэс Монгол бол энд ч хэрэггүй компани Эрдэнэт үйлдвэрээс Эрдэнэс Монгол тайлан тавьж байгаа нэртэй баахан бичгийн цаас хэвлж ирээд тэгээ нөгөөдөл нь жүжиг тоглоо шалгаж байгаа нэртэй цаг үрээ суудаг нь үнэн шүү дээ. Заавал яг 12:40-с хичээлтэй. Яг 40-т ирж шүү. Энэ мэтлэн шийдэх асуудлуудаа шийдэж чадахгүй шүү дээ. За ингээд Мөсийн Улаанбаатар парк сургууль дээр цүр одоо хуулийнхаа орж байгаа. Тэгээ манай зандан борооч тэгээд одоо шийдэмгий хийхгүй л байна л да. Тэгээд энэ оюун эрдний өмнөх ерөнхий сайдуудын алдааг давтахгүйгээр арай шинэлэг байдлаар тэр Аргентины ерөнхийлөгч гэл ажиллах хэрэгтэй шүү дээ. Хэрэгтэй хэрэггүй газрыг татан буулгаад, буулгах ёстой татваруудыг буулгаад мөн үү? Ингээл ажиллачмаар байгаа юм л да. Тэгээд чадахгүй маа миний ахгүй. За түр баяртай тэг яриул зөндөл юм байна. Тэгвэр нэг үзэх нь үзээд хаях нь хаян үзэхсэн. Тэг ямар надаас гаралтай юм биш. Тэгээд ярьж ил бай, хэлж ил бай. Гэсэн бас би ямар оюун эрдэнэ шиг мөнгө төлөө тавилттай нэвтрүүлэлт борж байгаа юм шиг гар утсаасаад дураараа ярьж ин болоо үзэх нь үз. Тэр нэвтрүүлгийг харж байна амар тэр чинь биш үү? Нэг зураглаач байгаа юм, нэг монтаж ч байгаа юм, нэг эвлүүлэгч байгаа юм заяа. Тэгээ нэг хөтлөгч бацаа сууж байна, гэрэлтүүлэгч гээд амар олон амтны шааж байгаа нэг нэвтрүүлэг шааж байна. Нөгөөдг нь чааваас аахгүй байхгүй нэвтрүүлэг. Чааваас та өрхий. Оюун эрдэнэ андаа миний лавер ирээд оролцоо, хоёулаасаа галз мэтгэлзээ, мэдлэг боловсрч шалгая. Тэглээгээ чамайг мяалахгүй таалахгүй заяа. Зүгээр л ямар хүнээр Монгол улс ерөнхий сайд хийж ирсэн харуулъя л да. Юка. За өчигдрийн оюун эрдэнэ нэвтрүүлгийг үзэж байгаа сүүлдээс нойр өрөөд унтаад төгсөн. Ядж яхад хэдэн цаг шаацсан юм бэ? Монгол тулахны 100 эрхэм нэг 5 цаг тавилттай 5-6 сарын зураг авалт 50-60 цагийн бичлэгээс монтажлж 5 цагийг гаргадаг. Оюун эрдэнийхийг бүтэн өдөр жингээ бараг 5-10 цаг бичээ тэгээд нэг юм хэдэн цагийн чим гаргаад байгаа хөрхий. Зайлвал. Таах юм байхгүй. За түр баяртай. Нэг юм торол орж ирсэн гуцж байна. Торолоо намайг сайн шеэрлэр миний торол заяа. Торолоо би чиний чамайг хэн байгааг харж байна. Энэ торол ус нэг их хурлын гишүүн байна. За энийг сайд байна. Дуракууд, гулгайчууд. За түр баяртай.